60,000 subscribersтай би жаргалантын ютубер. Тэгтээ. За минь сайн байцгаана уу гэхээр юуны өмнө би та бүхнээс нэгэн уучлал гуйх гэсэн. Юунаас болж уучлал гуйж байгаа вэ гэхээр би саяхан 50,000 спешиал видеон дээр үзэгч олныгоо хуурсан. Яаж хуурсан бэ гэхээр би ууг нь бол 50 сунах ёстой байсан ч хараахан 50 сунах чадаагүй эхний 30 дээрээ шантарснаас болоод сүүлийн 20 сунаалтаа худлаагаасаа сүнэж байгаа юм шигаар та нарт үзүүлсэн тэрийг угаасаа ихэнх нь мэдсэн байх. Тийм ээ. Би маш том гэмнүгэлтэй. Яг л улсын хурлын гишүүд шиг би огцрох ёстой YouTube хийхэ болий. Амар тэгдэг. Ямар тач зүгээр яг тэр бичлэгнээс болж ерөнхийдөө нэлээд их хүмүүс бухимдсан байлаа. Тэр хүмүүс одоо үзчихвэл намайг уучлаарай. Яг яагаад тийм бичлэг хийгээд хүмүүсийг хуураа хайчваа, хүүхдүүдийг хуурчваа гэхээр ууган 40,000 спешиал видеон дээр би 50 сунайна, 50,000 спешиал видео хүрвэл 50 сунайна гэж амлалт өгсөн. Яг тэрэндээ бэлтгэхэд гэсэн чинь харамсалтай энэ 3 хоногийн дотор 50,000 саб хүрсэн учраас би тэр бичлэгийг хийхээс өөр арга байгаагүй. Хэдий бэлдэж чадаагүй ч гэсэн хүмүүст харуулах ёстой. Бас дээрээс нь шууд би тийм жимний бичлэг хийдгүү. Бас дээрээс нь зүгээр л энгийн пан маягийн бичлэг хийдэг учраас хүмүүсийг ойлгох болов гэд хийсэн чинь харин зарим нэгэн хүмүүс ойлгоогүй байлээ л дээ. Гэтэ одоо нэг ийм муха хар бараа юм яриад яах вэ? Энийг ардаа орхи ямар тач зүгээр уучлаарай би дахиж та нарыг бол хуурахгүй нэрээ амлаа. Харин 50 сунайх тал дээр бол би дараа жил гэхэд яг шударгаар та бүхэнд 50 сунайж үзүүлнэ. Хэрвээ чадахгүй бол нэрээ жинхэнэ болий нэрээ те. Харин дараа жил хүртэл би одооноос эхэлж бэлдэх болно. Та нартаа амлаж гин. Харин яг яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр энэ бол ямар ч тийм гонигтой бичлэг биш үү. Зүгээр бичлэгнийхаа эхлэл дээр зүгээр уучлал гуйгаа залруулаг хэлхийг л хүссэн. Тэ би угаасаа тийм босод чиг айхтар сүнэж чаддгүй гэдгийг хэлэх гэсэн шүү те. Ойлгоорой. За зүгээр яг гол яриандаа орцгоё. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн 60,000 давалж сайхан гонигулж ийсэн хүн чинь юу вэ? Тэгэхээр мэдээж энэ бол 60,000 спешиал видео. Тэгээд ихэнх хүүхдүүд надаас асуудаг л да. Та яг хаана амьдэрдгийг, хаана хийх вэ? Бүр зарим нь намайг Баян хонгорт амьдэрдэг гэсэн. Би ууг нь Баян хонгорт огт очиж үзээгүй байхгүй юу. Тэгсэн чинь Баян хонгорын 10 жилийг төгссөн болж таарсан тий. 60,000 спешиал видеон дээр 60-тай холбоотой бичлэг хийж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би Төв аймгийн Жаргалант сумын иргэн байхгүй юу тий. Жаргалант суманд амьдэрдэг. Жаргалант суманд ерөнхийдөө 10 жилээ дүүргээд 23 онд 10 жилээ төгссөн байгаа тийм 23 оны төгсөлт байхгүй юу. Ерөнхийдөө Жаргалантад ирээд бол би 10 гаруй жил болж байна. 14 онд хотоос нүүж ирээд ууг нь би хотод төрж өссөн. Гэтэ манай аав ээж Жаргалантын учраас буцаад мал дээр гарна гэд 14 онд Жаргалантад ирсэн байдаг. Тэгээ манай сум бол ерөнхийдөө үүсгэн байгуулагдаад одоогийн байдлаар 98 жилийн нүрийг үзэж ийн бүр юу вэ? Бараг 2 жилийн дараа бол 100 жилийн айл болох гэжээ. Тэ. Тэгээд манай сум юугаараа онцлогтой вэ гэхээр тариалан эрхэлдэг. Ерөнхийдөө 1960 70-аад онд бол Жаргалантын сангийн аж ахуй гэж байсан. Одоогийн байдлаар бол Монголд 70-80% яг нөгөө төмөсний 1 жилийн хэрэгцээг хангадаг сум байгаа. Тэгээ төмсөөр бол бөмбөгдөнд. Тэгээд яг нөгөө төмсний үйлрэл болоогүй учраас би та нарт төмсөөр бэлэг барья гэж бодсон ч чадсангүй харин өөр юмар бэлэг барьсан бэлэг барих гэж байгаа. Яг бэлдэж чадаагүй бас л яг богино хугацаанд 60,000 хүрчлээ. Ер нь ингээд улам их дагагчтай болж байгаа болохоор миний хариуцлага хүртэл нэмэгдэж байгаа. Би та нарыг хуурахгүй байх ёстой. Тийм дээр байгаа гişүүд шиг байж болохгүй. Би ер нь тийм улс төр мөр янз бүрийн юм руу хушуугаа бол дүрхгүй болий зүгээр. Тэ зүгээр сайхан малаа хариулаа л байж тий. Тэгээд харин та нарт бэлдсэн бэлгээ одоо та бүхэнд харуулна. Ямар тач тэгээд шинээр нэмэгдэж орж ирсэн 10,000 хүн болон өмнө нь байсан 50,000 хүн нийлээ 60,000 хүндээ маш их баярлалаа.
Тэгэд би ууган 60-тай холбоотой гээд 60 ширхэг боргоцоогоор та бүхэнд бэлэг барих гэжсэн чи 60 ширхэг боргоцоо хараахан миний та нарт барих гэж байгаа бэлгэнд хүрэлцээгүй. Тийм болохоор жоохон нэмсэн байгаа. Тий. Одоо шударгал бай л дөө. Тий. Тэгээд та бүхэнд одоо яг одоо харуулах чинь бэлдээрээ. Бэлдээрээ. Энэ бол ой юу вэ? Доош харна штэ. Энэ бол ваа энэ хардаа. Унаха. Энэ харж гэнэ үү? Би энэ боргоцоо түүгээд энэ хардаа. Баярлаа 60,000 сав. Баярлаа 60,000 хүндээ. Энэ харалтаа боргоцоогоор хийсэн байгаа. Бүр ойроос та нарт харуулъя. Хардаа. Яа. Гэтэ би жоохон сайн хийгээгүйж магадгүй. Ямар ч тач ингээ хийчлээ. Харж байгаа өстэй бүр. Яа. Энийг хайж зураг мураг дараалаа. Тэгээд энэ удаагийн спешиал видеогоор ерөнхийдөө бол би өөрийнхөө амьдралыг сумаа та нарт танилцууллаа. Бас дээрээс нь уучлалаа. Ер нь амир дотор буглаад исэн юм бас давхар гаргачлаа. Нилийн хэдэн хоног бас бодлоо л доо. Яах гэж чуурав да та нарыгаа гэд. Тэгээд дахиж чуурахгүй нэрээ. Амлж нэр хүний ёсоор 60,000 subscribe-тай хүний ёсоор тэгээд та бүхэндээ уучлал хүсээд энийг хийсэн байгаа шүү. Бараг цаг гарan ноцолдож хийлээ. Энд чинь бүр зурхаас хэцүү юм байна. Энэ харалтаа 60,000 сав. Баярлаа 60,000 сав. Одоо тэгээд ууг нь бол намар болж исэн бол төмсөөр хийх байлаа шүү дээ энийг. Намар ямар нэгэн спешиал видео бол төмсөөр яг ингэж хийя тий. За тэгээд энэ удаагийн маань бичлэг ерөнхийдөө дуусж байна. Бичлэг таалагдсан бол лайка дараарай. Тэгээд комент хэсэг дээр комментоо бичиж үлдээгээрэй. Бас дээрэс нь subscribe дараарай. Тий. Эмээ өвгийнхөө хаягаар ч юм уу дарж мардг юм уу яадгийн тий. Ерөнхийдөө subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. 60,000.